Монголын бизнесийн орчин. Байгалийн шалгаруулын үр дүнд амьд биед хувьсаж хөгждөг бол Монголын эдийн засгийн орчинд бизнесүүд өр хөврөлийн шатандаа устж буйг өнгөрсөн 30 жилийн түүх харуулж байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаа явуулах, орчин туйлын доктор үе, хатуу, баялаг бүтээснийхээ төлөө цаг хугацаа, зардал мөнгөөр хохирдог. Чөлөө зах зээлийн хөгжлийн хэмжүүр болдог бизнес эрхлэлд өрсөлдөх чадвараар сүүлийн 5 жилд манай улс тогтмол уруудж иржээ. Саяхан болсон эдийн засгийн сэтгүүлчдэд зориулсан нэгэн сургалтын үеэр Дэлхийн банкны мэргэжилтэн ирж бидний хэдэн нөхдөд Монголын бизнесийн орчны сүүлийн 10 гаруй жилийн өөрчлөлтийг танилцуулав. Бизнесийн орчны талаарх Дэлхийн банкны судалгаа анх хийгдэж байсан 2008 онд Монгол улс бизнес эрхлэлтийн орчноороо 62 дугаар жагсаж байсан бол 12 жилийн дараа 100 дугаар байр хүртлээр огцом ухарчээ. Татварын шинжилгээ худалдааг хөнгөвчлөх бодлогууд, экспортыг дэмжсэн төслүүд тухайн жилдээ Монголын бизнесийн орчныг сайжруулж, байр ахихад нөлөөж байсан ч 10 гаруй жилийн хөгжилтэй харьцуулахад бид хоцорж яваа юм. Дэлхийн банкны бизнес эрхлэх үе индекс бол тухайн жилд бизнесийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр төр засгуудыг хийсэн ажлын үр дүнг илтгэдэг. Өөрөөр хэлбэл аль улс бизнесийн орчноо сайжруулах үйл ажиллагаагаа идэвхтэй явуулна, тэр хэрээр уг индекс манлайлж хөрөнгө оруулагчдыг даллан дууддаг. Монгол улсын хувьд газрын хөрсөн дороо арвин эрдэс баялагтай, тал дүүрэн бэлчиг малтай гэж сурталчлах нь бизнес эрхлэгчдийг татах хүчний зөвхөн багахан хэсэг нь. Тэгвэл төр засгийн удирдлага орчин нөхцөлөө сайжруулахгүй хатлаа өнөө хүртэл нөгөө л улиг болсон газрын баялгаа ярьж суuna. Монголыг ертөнцийн төв гэдэг үзлээсээ салаагүй байгаа эрхэм бодлого боловсруулагчдад гандаж хэлэхэд шилэн цонхны цаанаас гайгуулах модон жихрийг ухаан ороогүй хүүхэд л авах гэж зүтгэдэг юм. Монголын бизнесийн орчин тогтвортой сайжрахгүй байгаа учраас дэлхийд ч гэсэн өрсөлдөх чадвараараа тэн хагасаас нь хойгуур явна. Сүүлийн 5 жилд бидний өрсөлдөх чадварын ирэмб байнга доошилж иржээ. Тэр дундаа засаглалын үзүүлэлтүүд нь хамгийн сул байгаа бол бизнесийн орчин 100 онооноос 22.7% үнэлгээтэйгээр 61-т, дэд бүтц нь 22.5%-аар 67-д бичигдэж байна. Анги 2008 онд уг индексээр хэмжүүлж байсантай харьцуулахад манай улсын эдийн засаг бага зэрэг сайжирсан ч хангалтгүй байгааг эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Лагшмийн Монголын эдийн засгийн чуулганы үеэр ярьж байсан. Манай жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид ийм л хүнд дэмжлэггүй орчинд бор зүрхээр зүтгэж ажиллах хүчний 77% нь дотоодын нийт бүтээгдэхүүний 17%-ийг бүрдүүлж явна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдөө тэрхүү орчныг хэрхэн үнэлж дүгнэдгийг Монгол банк 7 жилийн турш судалсан байдаг. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн тулгамдсан асуудал, бодлогын ажиудал, өнөөгийн байдлыг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төр судалгаанаас өөр хэлмэрчилсэн мэдээлэл байхгүй. Гэтэл өнөө хүртэл айлын шоптер хүүхэд шиг явсан жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогод Монгол банкны тэрхүү судалгааг огт ашиглаагүй юмээр. Уг судалгаагаар жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн орчинд хамгийн сөрөг нөлөө үзүүлдэг хүчин зүйлэн нийгэм, улс төрийн байдал буюу яг үнэндээ авилга, улс төрийн доктор үе байдал байсан. Олиг болсон мэд сонсогдох боловч авилга данхайж бизнесүүд давжаарч буйн бодит үнэн. Үүнийг нотлохын тулд дахиад баримт сөхье. Эдгээр баримт нь мөн л эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс судалж тогтоосон няцаагдашгүй нотолгоо юм. 2016 он хийсэн жижиг дунд үйлдвэрлэлийн хилцлийн зардлын судалгаа бол төрийн байгууллагын хүнд суртал, цалгар назгаа байдлаас болж жижиг дунд бизнес эрхлэгчид асар их цаг хугацаа, бүтээмж, орлогоо алддгийг харуулдаг. Албан ёсоор татвар хураамжаа төлж ажилтнуудаа цалинжуулж бизнесээ эргэлдүүлэхэд зарцуулж буй зардлаас гадна жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид зах зээлийн бус харилцаанд орлогынхоо багагүй хувийг зарцуулсаар уужжээ. 21 аймаг 9 дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл болох 1541 компани тус бүр жил дунджаар 9 сая төгрөгийг зах зээлийн бус хилцэл буюу хүнд суртал, авилга, цалгар назгаа байдлыг даван туулахад зориулдаг байна. Энэ нь компаниудын борлуулалтын орлогын 4.4%-тай тэнцдэг. Гэхдээ дэлгэрэнгүй задаргааг харуул энэ зардал бичил жижиг бизнесүүдэд хамгийн том даваа болдог.
Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид төрийн байгууллагатай харилцахдаа шаардлагагүй олон шат амжилга, хүн сурталтай тулдаг бөгөөд алдагдсан цаг хугацааны үнц нь тухайн ажлыг хариуцсан ажилтнуудын цалин хөлс, төрийн байгууллагын шийдвэрийг хүлээх хугацааны алдагдлуудыг мөнгөн дүнгээр тооцоход хамгийн өндөр гарч байгаа юм. Энд албан бус, зах зээлийн бус, хилцлийн зардал гэдгийг бизнесийн харилцаа, хамтын ажиллагааны явцад үүсдэг зардал гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл байх ёсгүй зүйл. Гэвч төрийн байгууллагатай харилцах үед жижиг дунд бизнесүүд эдийн засгийн хамгийн үр ашиггүй ийм зардлыг дэвчгээс аргагүй нөхцөл байдаг нь нууц биш. Төрийн нүсэр аппаратын шат амжилга, хүн суртлаас зайлсхийхийг хүссэн бизнес эрхлэгчид албан ёсны зуучлагч зөвлөхөд хандах тохиолдлууд бийж танил талаараа шийдвүлэх, холбогдох албан тушаалтанд бэлэгсэлт, авилга өгөх арга замыг сонгодог. Уг нь элдв хүн суртал багтай, этгэлцэл сайтай нийгэмд аж ахуйн нэгжүүдэд учрах үр ашиггүй хилцлийн зардал бага байдаг. Тэр хэрээр бизнесийн орчин таатай болж эдийн засгийн хөгжлийн нэг чухал нөхцөл бүрддэг. Харин зах зээлийн бус зардал хэд их бол бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа хумих, эсвэл албан бус салбарт шилжих сонголт хийснээр цаашид өсөж ажлын байр нэмэгдүүлэх боломж нь хязгаарлагддаг. Бизнес регистрийн санд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 60 орчим мянган 10-аас доош ажилтнтай буюу жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч гэсэн ангилалд ордог. Эдгээр компани тус бүр жилд 9 сая төгрөгийг эдийн засгийн үргүй зардал зарцуулдаг гэж тооцвол нийт 818 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Энгийн математик тооцоогоор энэ нь манай дотоодын нийт бүтээгдэхүүний 5%-тай тэнцэж буй үзүүлэлт бөгөөд нүцгэн тоо төдий биш. Харин муу засаглалын үр дагаврыг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид халааснаас түлж байгаа хэрэг зах зээлийн бус ийм хилцлүүдийн зардал ихэнхдээ бэлнээр буюу албан бусаар хийгддэг тул далд бүртгэлгүй учраас илрүүлж эргээд хариуцлага тооцох боломжгүй байдаг. Далд эдийн засаг цэцэглэж шударгаар хөдөлмөрлөдөг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн урам зориг мохож буй энэ үзэгдлийг бүгд бүтэн төв банк нь судалж тогтоосон учраас худлаа гэж мэтгэх нэгэн лав үгүй байх. Бид хүлээн зөвшөөрж байх ёстой мэтээр ойлгож бүгд өгд үгүй дээрэмдүүлдэг төрийн аппаратын далд хулгайн төрлөөдтэй танилцъя. Баялаг тэгшдэг дэмжих холбооноос санаачлан гаргасан Бүгдэр жилүү номыг танд хүргэж байна.